Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдоо сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр та бүхэн маань нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Өв соёл уламжлалаа дээдлэгч Оюу толгой компани хамтдаа хөгжийн өрөөнд ор биднийг дэмжиж ажиллаж байна. За ингээд студид од мөндөр сувгийн бүх тайлбарлагч Баяр Магнай, хөтлөгч Цэнгэл Баяр нар бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн манай сэдэв бол уран мэгт улсын арслан. За тийм ээ. За ороо мэнд хүргэе нийт од мөндрөөр радиог үзэн сонсож байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн манай уран мэгт арслан хэмээх өнөөдрийн нэвтрүүлгийн одоо гол хүн маань 1944 оны улсын их баяр наадам эхлэх цаг дор уу одоо 7 сарын ихээр одоо бүхчүүд наадмын бэлтгэлдээ гараад буух үеэр одоогийн Булган аймгийн бүхийн бэлтгэлд гарсан бүхчүүд одоо бүгдээрээ улсын их баяр наадмыг зорин барилдахаар болжээ гэдэг одоо яриа тухайн үеийн Булган аймгийн Монгол Ардын хувьсгалт намын 1-р нарийн бичгийн даргын чихэнд хүрж за энд барилдах одоо аймгийн баяр наадам одоо тухайн үеийн наадмууд бол одоо бүгд он цаг нь хамт болдог. Одоо 7 сарын 11-12-нд нааддаг ус учраас аймгийн баяр наадамд барилдах бүхэхгүй болох нэ. Бүх одоо Булган аймагт гарсан бүх бүхчүүд улсын их баяр наадмыг зорж барилдахаар боллоо гэдэг яриа гарсан учраас тухайн одоо Булган аймгийн Монгол Ардын намын хувьсгалт намын 1-р нарийн бичгийн дарга тухайн бүхчүүдийг за маргааш өрөө намын байран дээр дуудаж ирүүлээ гэдэг одоо тушаалыг болгосон байгаа юм. За тухайн одоо бэлтгэлд гарсан бүхчүүдийг наадмаар одоо аймгийн баяр наадам эзгүүрүүлэхгүй тулд намын дарга маргааш өрөөн бүгдээрингийн дуудаж намын байран дээр цуглуулад тухайн бэлтгэлд гарсан бүхчүүдийг авч одоо Булган аймгаас зайдуухан гаргаад өөрөө бас шаггүй сайн барилддаг одоо уран мэгтэй хүн байсан учраас за та нарын улсын их баяр наадамд явж барилдана гэдэг бол зөв. Одоо аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж улсын дэвжээнд барилдах нь бол та нарын түмэн зөв. Гэхдээ манай аймаг бол өөрөө бас баяр наадамд эмгэлж байгаа учраас энэ аймгийн баяр наадмыг наадмын дэвжээ одоо энэ хөдөлмөрчийн ард түмнийг үзэх юмгүй болгож болохгүй. Тийм болохоор надтай барилдаад намайг давсан хүмүүс нь бүгдээрээ улсын их баяр наадамд явж барилдаа. Харин надад унсан бүхчүүд нь аймгийн баяр наадамдаа барилдаж аймгийн иргэд ард түмэнд үзэх бүхтэй ийм сайхан наадам болох учиртай гэж хэлээд өөрөө одоо зодог шуудга өмсөж эхэлсэн байгаа юм. Засаг дарга нь өөрөө юу? Засаг дарга одоо тухайн үеийн аймгийн засаг дарга хүн. Одоогийнхоор бол аймгийн засаг дарга тэр тухайн үеийнхоор бол одоо Монгол Ардын хувьсгалт намын Булган аймаг дэх 1-р нарийн бичгийн дарга. За ингээд дарга лүндэн болгосон учраас бэлтгэлд гарсан бүхчүүд одоо тэр чинь бүгд улсын наадамд зорж байгаа бүхчүүд бүгдээрээ л улсын цол авчих зорилготой бэлтгэл сургуультанд жигдэрсэн би хаа тэгшэрсэн залуу улсууд. За тэр дундаа Булган аймаг бол өөрөө хуучнаар одоо Түшэйтэн аймгийн Дайчин Жинвангийн хошуу. Одоо бүр даншиг наадмын үеэс алдар цууд гарсан одоо Шагдрын Лувсан Жамба Намхай. За тухайн үеийн 1939 он 41 оны төрийн их баяр наадамд төрүүлсэн төвдөнд орж гээд аваргуудын өлгийн нутаг учраас одоо үнэхээр бүх сайтай нутаг. За эдгээр бүхчүүд бол за энэ одоо дарга лүндэн болгож байгаа учраас бид нар барилдана гэд бүгд тойрч барилдсан. За бэлтгэлд гарсан бас нэлээдгүй олон залуучууд байсан. Тухайн үеийн даргыг нэгэн ч хайж чадаагүй. Бэлтгэлд гараад улсын наадам зорж одоо бэлтгэл хийсэн залуучууд одоо ямар нэг бэлтгэлгүй байсан намын дарга одоо тухайн үеийн улс төрийн ажил хийж байгаа хүнийг барилдаад аваагүй гэж. За гэтэл намын дарга маань тэр дотроос хэдэн бүхчүүдийг одоо сунгаж аваад за би та нартаа одоо нэг мэгт хийх нэг арга ер нь хүнийг яаж унгаах талаар заад зөвлөе гэж өгөөд за та хэд улсын наадамд явж барилдаа. За бусд нь бол одоо аймгийнхаа баяр наадамд зодоглон барилдана гэдэг одоо даалгаврыг өгсөн байгаа юм. За тэгэхээр одоо бүгд даргийнхаа одоо нэгэн тал даргаа хийж чадаагүй учраас даргын үгэнд орж одоо даргын сонгосон бүхчүүд улсын их баяр наадмыг зориод бусд нь аймгийнхаа баяр наадамд зодголсон. За тухайн үеийн буюу 1944 оны Булган аймгийн баяр наадамд одоо Монгол улсын заан дэлгэрийн содном гэж бүх төрүүлсэн байдаг. За тэгээ улсын заан золтой хүн аймгийнхаа баяр наадамд үлдэж барилдаад төрүүлсэн
Тэгэхээр бас л үнэхээр энэ чанартай ийм олон залуучууд бэлтгэл хийж ирснийг эндээс харж болохоор одоо улсын цол авцсан хүн одоо намын дарга хийж чадлагүй үлдээд аймгийнхаа баяр наадам төрүүлсэн ийм түүхтэй. За энэ бүх бол одоо нам дөрийн ажлыг одоо олон жил хийсэн төрийн их баяр наадамд одоо 7 удаа л зодуулж барилдсан юм бүх. За энэ яриаг бол Булган аймгийн харьяат тухайн үед одоо булганы бүхчүүдтэй бэлтгэлд гарч байсан Ядамжав гэдэг хүн одоо бичиж тэмдэглэж ярьж үлдээсэн байдаг. Ийм баримттай одоо хүний ярьсан яриа. За энэ алдар цуут одоо Уран-Мэгт Арслангийн эцэг талын удам бол одоо Манжийн ноёрхлын үе буюу 19 дугаар зууны ихэнх үед Ховдын амбны захиргааны өртөөнд Засагтан аймгаас дайжлагтан очисон одоо өртөөний ажилтан ардууд байсан байгаа юм. За эдгээр хүмүүс нь Засагтан аймгийн Эрдэнэ дүүрэгч бангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Цагаан гол сумдын нутгаас Эрдэнэ гэх айл өгөөд Эрдэнийн хүү Даянгийн хүү Чойжинжав, за Чойжинжавын хүү Шарав гэмэх айлын отхон хүү. За ээж тал нь бол одоо Засагтан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу, одоогийн Ховд аймгийн Дарив сум, Чандаман сумдын нутгаар 1840-од оны үед нутаглаж байсан. Залаар өгт Гаанжууржавын Жамингих гэдэг айл 5 хүү нэг охинтой байсан бөгөөд тэр охин нь Үлэмж бүрэн гэх нэртэй охин байсан. За Үлэмж бүрэн Шарав 2 ханилан сууж 9 хүүхэдтэй болсон бөгөөд энэ 9 хүүхдийнх нь отгон нь Уран-Мэгт өнөөдрийн манай зочин Арслан. За бэлгийн тооллын 15 дугаар жарны Шором дахиажил буюу аргын тооллын 1909 он Ховд аймгийн хязгаар Төмөд тариачтан зүтгэлтэн байсан хошуу одоогийн Ховд аймгийн Буянт сум. За байгалийн үзэсгэлэн төгөлдөр осолсон хар ус нуурын хөвөө Цагаан гол гэж одоо нутгийн ард түмний шүтэдээ эдэлж байдаг сайхан нутаг. За энэ нутгийн Цагаан Тэмэт хэмээх хаваржаанд одоо Чойжинжавын Шарвын 9-р хүү болон мэндэлсэн байдаг. За тухайн үеийн хүүхдүүд бол мэдээж л бүгдээрээ одоо тухайн үе нь бол Богд хаант Монгол улсын үе. За Богд хаант Монгол улсын үе 10 наснаас эхлэн одоо 1919 онд тухайн үеийн Буянт сумын хар зохио баг буюу Гүн худаг гэдэг датсанд шавилан сууж одоо яг л тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар одоо шашны номд сурж эхэлсэн байгаа юм. За ингээд 1923 оноос одоо шашин төр арай нэг хязгаарлагдаж ирсэн Монгол ардын одоо 1921 оноос хувьсгал ялсан. За ингээд 23 оноос эхлэн Чандаман уулын аймгийн баг сургуульд одоо Уран-Мэгт Арслан маань сурч боловсролж 23-аас 27 оны хооронд баг боловсрол эзэмшсэн. За тухайн үеийн баг боловсрол эзэмшсэн хүмүүс бол одоо тухайн үеийнхаа бусад хошуудад багшилдаг одоо ерөнхийдөө бол ард түмнээс одоо бусад хүүхдүүдээс арай илүү боловсрол эзэмшсэн гэж үзэж байсан. За тэгээ Уран-Мэгт Арслан маань багаасаа эрдэм номд бол тун их шаргун тийм хөдөлмөрч ном бол үнэхээр сайн сурж байсан учраас 1929 онд Монгол Ардын хувьсгалт намын гишүүнээр илсүүлэн 29-оос 31 онд зөвлөлт толгойд болсон эрхүү Улаануудтуудад одоо боловсрол эзэмшүүлэхээр одоо намын дараагийн шатны одоо мэрэгжилтэн бэлтгэхээр явуулж байсан. За ингэж явахдаа энэ хүн маань намдрын удирдагч Монгол улсын маршал Юмжаагийн Цэдэн Болгойтой хамтдаа явж суралцж байсан. За мөн Ховд аймгийн баг сургууль буюу одоо тэр Чандаман уулын аймгийн сургуульд сурч байх доод ангид нь Юмжаагийн Цэдэн Болгой бас сурч байсан. Тэгэхээр Монгол төрийг 44 жил удирдсан энэ эрхэм хүнтэй хамт явж сурч байсан гэхээр бас оюуны боловсролын хувьд үнэхээр өндөр мэдлэгтэй боловсролтой ийм хүн байсан гэж. За хичээнгүй өөртөө үнэхээр зүтгэлтэй маш олон төрлийн авьяастай ийм хүн байсан гэж. Гар бөмбөг их сайн тоглодог, хөл бөмбөг тоглодог, шатар даамны спортоор үнэхээр бас сайн тоглодог. За мөн цан тишүүрийн спортоор нутаг орондоо болж байгаа тэмцээн уралдаанд оролцдог. Сур шагаан харваа гүйлт. За мөн турник гэр өргөлт гээд олон төрлийн спортоор өөрийгөө хөгжүүлж зөвхөн одоо оюуны боловсрол эзэмшихээс гадна биеийн боловсрол, биеийн хөгжилдөө үнэхээр их анхаарч байсан. За мөн Орос, Казак, Туваа хэлийг бол яг л Монгол шиг эзэмшсэн. Маш сайн ярьдаг, маш сайн хэлмэрч ийм хүн байсан гэж. За тэгээд энэ хүн маань одоо амьдралынхаа нийт одоо амьдрах хугацаанд
нам төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийж гүйцэтгэж ажиллаж хичээж зүтгэж ирсэн юм хүн. За 1931-ээс 30 одоо 29-ээс 31 онд Ирхүү хотод суралцж төгсөж ирээд 1931-ээс 32 онд Улаанбаатарын худалдаа нэгтлэн бодох сургуульд нэгтлэн бодогч мэргэжил эзэмшсэн. За мөн 1932-оос 33 онд одоогийн Дорногов аймагт хоршооны нэгтлэн бодогчийн туслахаар ажиллаж байсан. За 1933-аас 36 онд Ховд аймгийн Мянгад сумын хоршооны нэгтлэн бодогч цагаан нуурын дамжлага бааз гэж одоо Баян Хөлгийд байдаг тэр дамжлага баазад мөн дансны ажилтан нэгтлэн бодлогчоор ажиллаж байсан. 1937-оос 41 оны үед Хинтээ аймгийн хоршооны сургагч нэгтлэн бодогч. За мөн Дорнод аймгийн Хилийн заставын одоо хил дээр орчуулагч, орос хэл, казак хэл, туваа хэлтэй орчуулагчаар ажиллаж одоо хил нэвтэрч байгаа Хилийн заставын ажилчдад дэм болж байсан гэж. 1943-аас 44 онд Баян Хөлгийн аймгийн Намын хорооны 1-р нарийн бичгийн дарга. За одоо тухайн үеийн Баян Хөлгийн аймгийн засаг дарга. 1944-өөс 45 онд одоо хоёулагийн ярьсан Булган аймгийн Намын Төв хорооны 1-р нарийн бичгийн даргаар. За 1945-аас 47 онд Монгол Ардын хувьсгалт Намын Төв хороонд Улаанбаатар хотод лектороор ажиллаж байсан. За 1947-оос 50 онуудад Монгол Ардын хувьсгалт Намын Төв хорооны үнэн сонин одоогийн үнэн сонины ерөнхий редактораар ажиллаж байсан. За үнэхээр бас боловсрал мэдлэг өндөртэй юм хүн байсан гэж. 1950-аас 54 онуудад эрүүл мэндийн шалтгаанаар одоо Ховд аймагт очиж Ховд аймгийн 1-р 10 жил буюу төвийн 10 жилийн сургууль багшаар ажиллаж байсан. За мөн буцаагаад 1954-өөс 55 онд одоо Баян Хөлгийн аймгийн Цагаан нуурын дамжлага баазад даргаар томилогдсон. За тухайн үед бол одоо нам төрийн үйл ажиллагааг дээрээс одоо босоо удирдлагатай удирддаг байсан учраас намын дарга тэнд очиж ажиллаа гэвэл одоо үүргийг хүлээж ажилдаг байсан юм учраас ямар нэгэн шалтгаангүйгээр одоо шалтгаан хэллгүйгээр тухайн газар нь очиж ажилдаг байсан гэж. За 1956-аас 59 онд Ховд аймгийн Буянтсан буюу өөрийн төрсөн нутгийнхаа нэгдлийн даргаар ажиллаж байсан. За 1959-ээс 61 оны хооронд Улаанбаатар хотын худалдааны техникумд багшаар ажиллаж байгаад 1962-аас 69 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн орос хэлний багш. За ингээд хүүхдүүдэд хичээл ном зааж ирсэн нам төрийн зүтгэлтэн багш сургууль хүмүүжүүлэгч мөн уран мөхтэй улс даяар алдарсан ийм сайхан Арслангийн одоо ажилласан байдал нь ийм байдгийм байна. Их цар хүрээтэй ажилласан байна. Дээрээс нь энэ хүний одоо барилдсан тэр он цаг нь бол ерөөсөө 7 жил юм байна тий. Тий, ер нь бол одоо бүх гэдэг спорт руу одоогийн барилдаж байгаа залуучууд бол одоо нэг 19-20-той орж ирээд 37-8 хүртэл нэг 20 орчим жил барилдаж байгаа. Энэ хугацаанд гаргаж байгаа амжилт бол бас тодорхой хэмжээгээр хязгаарлагдана. Гэтэл энэ хүн маань зөвхөн барилдахын хажуугаар нам төрийн ажил ийм том одоо зүгээр нэг жижиг албан тушаал биш энэ аймгийн засаг дарга гэдэг чинь тухайн үед бол бас үнэхээр том албан тушаалуудыг хашиж ажиллаж байсан. За тэгээд 7 жил барилдахдаа бас үнэхээр гоц амжилтыг үзүүлсэн юм бөхөө. За нэр алдарт хүрсэн алдар цуут Арслан гэж. За Малчин ардын отхон хүү Эрдэм номд суралцахын хажуугаар 17 наснаасаа эхлэн 90 цент хүрж өсөж өндийж бие бэлдэр нь бас сайхан болж эхэлсэн учраас анхудаа 17 наснда Ховд аймгийн Буянт сумын 5 хайрхан буюу Сутай овооны наадам гэж наадамд бүрэлдэж 3 давж байсан. 17 настайгүй. За 1930 онд 22 настай эдэр залуу Арслан Чандман уулын аймгийн Наран хайрхан уулын хошууны наадамд анхудаага одоо төр өгөртөж нутаг орондоо сайн бүх болох гараагаа эхэлж байсан гэж. За 1932 оны Ховд аймгийн Баяр наадамд олон түмэндээ хадагт таргиман алдарсан Ховд аймгийн Дарив сумын ариат Монгол улсын зан Эрдэнэцэн дорд заантай үзүүрлэж аймгийн зол хүртэж байсан. За 1934 оны Ховд аймгийн Баяр наадамд мөн Эрдэнэцэн дорд заантайгаа үзүүрдрүүндэлтэн төрүүлсэн. За мөн 1934 онд одоо өөрийнх нь дурддагд бол 1934 он гэж бичсэн байдаг. Одоо бүхийн оноо дансанд бол 1936 он гэж тэмдэглэлтэйсэн байдаг. Одоо бүхийн өлгийн нутаг Увс аймгийн Баяр наадамд зодголсон бөхчүүдээс мөн хадагтар Эрдэнэцэн доржтойгоо үзүүрдрүүндэлтэж төрүүлсэн байдаг. Увс аймгийн Баяр наадамд төрүүлсэн том цөөхөн бөхчүүдийн нэг бол
одоо энэ манай Алдарт Арслан байна. За 1935 оны Ховд аймгийн наадамд мөн хадагтар Эрдэнэсэн доржтой үлдэж үзүүлсэн 1936 онд Ховд аймагт Эрдэнэсэн доржтойгоо үлдэж төрүүлсэн гэдэг. Ингээд Ховд аймгийн баяр наадамд бол одоо тэгэхээр бас Эрдэнэсэн дорж заантайгаа ойлаа завсар зайгүй үзүүр төрөнд үлдэж барилжсэн. Үнэхээр сайн бүх болно гэдэг нь бол одоо эндээс тодорч гарсан байдаг. За мөн 1950 онд Ховд аймгийн баяр наадамд төрүүлсэн. 1909 онд төрсэн хүн 1950 оны Ховд аймгийн баяр наадамд. За мөн 1930 онд Хинтээ аймагт одоо ажиллаж амьдарч байх үедээ Хинтээ аймгийн баяр наадамд төрүүлсэн. За зарим нэг ном зохиол одоо хүмүүсийн ярианд энэ бүхэлд үзүүрлсэн гэсэн юм тэмдэглэл дурдтгал бичжүүлдээсэн байдаг. За мөн 1943 оны Баян-Улгийн аймгийн баяр наадамд төрүүлсэн бөгөөд нийт 4 аймагт төрүүлж 6 удаа одоо аймгийн баяр наадамд 6 удаа төрүүлж 2 удаа үзүүрлэж 4 удаа их шүүгч шалгарч үлдсэн ийм амжилтыг үзүүлсэн байдаг. За улсын баяр наадамд бол 7 удаа зодглон барилдсан. Төрийн наадмын одоо дивжээнд барилдах таан одоо Урммагт Арслан маань өөрийн дурдтгалтай бичснээр бол одоо 1932 онд анх удаа барилдаад улсын заан золонд хүрсэн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. За энэхүү тэмдэглэлийг нь одоо сандаг гэж ном одоо бүх судлаач хүний тэр бүхий нэр хэмбэ гэдэг номонд бол Ванчинхүү гэдэг хүн 1932 оны төрийн их баяр наадамд долоод авж улсын заан хэмээх золонд хүрсэн байдгаа гэж тэмдэглэл үлдээсэн байдаг. Энэ Баатар маань одоо Ванчинхүү Арслан юм байна тийм үү? За энэ хүн бол Ховд аймгийн Буянт сум хрияат 1940 оны төрийн их баяр наадмын төрөвх улсын уран барилдаанд дарслан Шарвын Ванчинхүү гэдэг хүн байх нэ. За ингээд 1932 онд барилдсан өөрийнхөө бичжүүлдээсэн одоо дурдтгад бол би 3-ын даваанд Арангаа аймгийн хрияат Монгол улсын начин Халзанг, 4-ийн даваанд Сүхбаатар аймгийн хрияат Нямбуу зааныг, 5-ын даваанд Арангаа аймгийн хрияат Лам Далайг, 6-гийн даваанд Хүрангаа аймгийн хрияат Доржиг, 7-гийн даваанд Төв аймгийн хрияат Жаданба зааныг тус давж энэ наадамд би заан зол хүртсэн байдаг юм аа гэж. За тэгээд 8-ын даваанд тухайн жилийн наадмын төрөвх олон дүмэндээ молиг бүргэдэг юм алдарсан улсын арслан Баточир Арсланд өвдөг шорооцсон гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. За гэхдээ улсын их баяр наадмын оноо данс буюу тухайн одоо наадмын жилүүдийн наадмын төвөр бичил одоо юунд энэ бол олдоогүй. Гэхдээ энэ хүн бол өөрөө нам төрийн өндөр албан тушаал хашж байсан учраас энэ хүн худал зүйл бичээгүй гэж үзэн сандгаа гэсэн бол одоо тэр бүхий нэр хэмбэ гэдэг номондоо Ванчинхүү бол 1932 онд улсын заан золыг хүртсэн бөхөө гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. За 1936 оны Монгол төрийн баяр наадамд 1024 бүх барилдахад 8-ын даваанд Дорнотын бүх улсын арслан Хумбан хар Балсан арсланд өвдөг шороодож өөрөө долоод авж одоо жинхэнэ утгаараа улсын заан хэмээх цолонд хүрсэн гэж одоо Монгол үхийн түүх шаштрт бичигдэн үлдсэн байдаг. За 1938 оны ардын хувьсгалын 17 жилийн ойгоор 1024 бүхээс 6 давж 7-гийн даваанд Арангаа аймгийн хрияат Монгол улсын заан Жамин шарвд унсан байдаг. За 1939 оны улсын баяр наадамд бол одоо өөрөө Өврангаа аймгийн хрияат Малчин залууд унчглаа гэж ирсэн гэж байна. 1-ийн даваанд. За тэгээд унж ирснийхээ дараагаар одоо өөрийнхөө гэргийд за 1-ийн даваад унаад ирлээ. 1940 он буюу одоо хойтон жилийн наадам төрүүлэх бэлтгэл хий даа гэж. Оо за тэр өдрөө хэлж байсан гэж юм. Яг тэр унж ирснийхээ оройн. За одоо 1940 оны наадамд би төрүүлнэ гэд зорж бэлтгэл хийж эхэлсэн гэж одоо хань нь бол одоо дурдсан байдаг. За 1940 онд одоо ардын төрийн баяр наадмын 19 жилийн болж 512 өхөр барилдахад одоо 1-2-ын даваанд бол цэрэгтэй барилдсан. 3-ын даваанд бол одоо Өврангаа аймгийн хрияат сүүлд нь Монгол улсын арслан болсон Дэрэнбор хэмээн алдарсан Сандан жигмэд арслан. 4-ийн даваанд Булган аймгийн Гулаа хэмээн алдарсан Монгол улсын зам Баточрыг. За 5-ын даваанд Арангаа аймгийн хрияат Халзанг. 6-гийн даваанд Хөвсгөл аймгийн хрияат улсын начин Төмрийг.
7-гийн даваанд Дормод аймгийн Харьяат Монгол улсын арслан одоо сүүлд нь арслан болсон хасын үлзий сайхан арслан. За 8-ын Начинг 5-ын 8-ын даваанд бол одоо Аранга аймгийн Харьяат олон түмэндээ одоо Арва хээрийн гэмээр алдарсан Банд арслан. За 9-ийн даваанд бол одоо Дормод аймгийн Харьяат олон түмэндээ Гулзгаа гэмээр алдарсан Монгол улсын арслан Учрлын Дамчаа гэдэг үхийг давж төрийн ихэр наадам төрүүлсэн түүхтэй. 40 онд төрүүлсэн. 40 онд. За 39 онд нэгийн даваанд унтчихад ирээд 40 онд би төрүүлнэ гэж хэлээд хойдон жилийн төрүүлсэн ийм түүхтэй. Хэлсэн амдаа хүрч. За 40 оны наадмын үзүр төрүүний барилдаан бол одоо Монгол бүхийн түүхэнд маш сайхнаар тодор тэмдэглэгдүүлсэн байдаг. За энэ наадамд үзүр төрүүнд үлдсэн хоёр бүхийн барилдаан тун ойролцоо болсон. За Дамчаагаа бол одоо босч ирээд за Баажаа арслан та Баажаагаа та давсан гэхэд Ванчинхүү арслан үгүй яалаа гэж би унтчихлаа Дамчаа чи давсан гэд. За энэ хоёр бүхийн яг энэ яриаг бол одоо олон үзэгчид тухайн үеийн засуул одоо хүмүүс ингэж ном зохиол бичиж үлдээсэн баримт нотлохоо тоо зүйл. За иймэрхүү тохиолдол Монгол Төрийн Баяр наадмын түрүү үзүүрт гарсан тохиолдол бол тун овор. Одоо ойролцоо унчаад чи давсан гэхэд үгүй чи давсан гэд. За энэ байдлыг нь хараад хоёр бүхийг дахин барилдуулж Ванчинхүү арслан төрүүлсэн. За тэгээд төрүүлснийхэн дараа одоо тухайн үеийн нам төрийн удирдагч одоо Монгол улсын маршал Хорлоогийн чой болсонгүй. За үнэхээр энэ удагтаа сайхан байдлыг ард түмэнд харуулсан учраас төрүүлж үзүүлсэн хоёр бүхэд хоёуланд нь Монгол улсын арслан хэмээх цолыг өгнө гэд хоёр бүх хоёулаа улсын арслан золонд хүрч байсан ийм түүхтэй наадам. За эндээс бол одоо нөгөө Монгол бүхийн жудаг, Монгол эр хүний уужуу ухаан энэ бүгдийг харж болохоор ийм наадам. Одоо төрөө үзүүрийн хоёр бүх хоёулаа л бие бинийгээ та давсан гэсэн хүндлэл яваад. Тийг хүндлэлийг үзүүлж байгаа. Энэ нь бол одоо Монгол бүхийн жудаг, эр хүний ноён нуруу гэдэг зүйлийг тод томруунаар харуулж өгж байгаа ийм зүйлээ. За хоёлаа бидний дэмжиж ажиллаж байгаа Өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо компанийнхаа тухай дурдаад үргэлжлүүлье. За Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн дэмжиж ажиллагчаар Өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо компани маань хамтдаа хөгжиж яриатаагаар дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр оюутлогоо компани маань одоо уул уурхай үйл ажиллагаа явуулахаас гадна одоо боловсролын салбарт хөрөнгө оруулж ирсэн. 2010 оноос хойш одоо дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлэг оюутлогоо компани маань гардуулсан байдаг. За оюутлогоо компани Монгол орны өнцөг булан бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. За жишээ нь гэвэл одоо хариуцлагагүй уул уурхай улмаас хөндөгдөж орхигдсон газруудад одоо нөхөн сэргээлт хийх, ойн салбарыг чадварчуулах 100 сая мод энэ хөтөлбөрийн хүртлээс хэрэгжүүлэн ажилладаг. Тэгэхээр Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо компанид баярлалаа. Тэгэхээр одоо манай од мөндөр сувг бол одоо бүх барилдааны гişтэй тий. Тий, ер нь бол одоо Монгол бүхийн өргөнд зохиогдож байгаа сумын цолтон залуу хүчүүд болон аймаг зэрэг улс аймгийн цолтой бүх барилдааныг онцгой албан ёсны онцгой хэрэгтэйгээр шууд дамжуулан өргөж байгаа. За оюутлогоо компанид баярлалаа. За тэгэл одоо Монгол Төрийн Баяр наадам 7 удаа зодглон барилдахдаа 1 удаа 9 дөрүүлсэн, 2 удаа 7 давсан, 2 удаа 6 давсан гэд. Үнэхээр юм бас гоц амжилтыг үзүүлсэн ийм хүчтэн. За Ванчинхүү арслан 1949 онд одоо өөрөө зөвхөн барилдахын хажуугаар бас Монгол бүхийн барилдааны тухай гэдэг номыг бичиж хэвлүүлсэн байдаг. За мөн Монгол бүхийн зарим мэхнүүд гэмэх мэхийг бол одоо номыг бас хэвлүүлэн гаргасан ийм одоо зөвхөн бүх барилдахаас гадна бүх судалдаг бүхий мэхийг судалдаг Монгол бүхэд одоо ямар мэх байгаа юм гэж судалж үздэг. За ер нь бол өөрийнх нь дурдтал би бол 30 гаруй мэхийг яг төгс хэмжээнд хийж гүйцэтгэж чаднаа гэж хэлсэн байдаг. Өөрөө бас боловсралтай тэгээд тэр бас редактор хийжсэн гэдэг түрүүнд дурддагчсэн. Тэгээд их оюуны өндөр чадвартай хүн байсан учраас энэ ном зохиол бичиж үлдээсэн нь бол бас бахархмаар байна. Энд чинь бас 41-ээс 43 онд энэ бүх маань бас дээд боловсрал. Тий, дээд боловсрал эзэмшиж. Тий. Авсан байдаг, сургууль сурж байсан. Тий, Ванчинхүү арслангийн одоо хамгийн бүр юм өөрийнх нь сайн хийдэг мэх юу хийсэн юм болоо. За өөрөө бол үнэхээр бас одоо гар ачих, өхийлдэх одоо хөл мэх үнэхээр сайн хийдэг гэсэн. Үнэхээр сайнхан гар ачдаг ийм байсан бүх байсан гэж байна.
За энэ бүхний талаар бас олон хүний дурдтгал байна. За Монгол улсын соёлын гав эцэтгэлсэн улсын уран барилтаанд дарслан үндэсний үхийн тайлбарлагч Бадам Сэрээждгой бол одоо Монгол үндэсний бөхөөр уран шалмаг барилдахаас гадна Монгол бүхийг тайлбарлах буюу одоо үндсэндээ миний хийж байгаа ажлыг хамгийн анх удаа нэвтрүүлэн Монгол бүхэд оруулж ирж үндэсний бүхийг уран сайхан тайлбарлах, ухаалаг цэцэн үгээр илэрхийлэх, уран хошин байдлаар илэрхийлэх нь одоо наадамч олонд үнэхээр сонирхлыг татдаг байсан гэж. Тэгээд үнэхэрийн бас сайхан тайлбар хийдэг юм хүн байсан гэж дурсан ирсэн байдаг. За Бадам Сэрээждгой бол Монгол бүхийн одоо тайлбарыг бас нэлээд өндөр түвшинд хүргэсэн ийм хүн. За энэ хүн бол энэ хүний талаар надаас өмнө Манчинхуугой бол Монгол төрийн наадмыг тайлбарлаж байсан гэж дурсаж ярьсан байдгаа. Оо яасан сайхан. За тэгээд Монгол улсын зан одоо Монгол төрийн баяр наадамд 11 удаа шөвгөрсөн Манчинхуу Арслангийн шав, Тасрангийн мягмар гэж бүх бол одоо багшийнхаа талаар бас сайхан дурсамжлдээсэн байдаг. За миний багш Важаа бол Эрдэм номтой үнэхэрийн сайн багшаас гадна манай ингээд түүх орос хэлний хичээлийг ордог. Үнэхээр хичээлээ бол үнэхээр сонирхолтой заадаг. Ийм багш хүн байсан. Буруу зүйл хийж хөл хүнийг ерөн загнаж одоо зэмлээд байхгүй. Өөрөө бол уурлаад байдаггүй. Үнэхэрийн ой тоонд ортол хийлж өгдөг ийм хүн байсан. Хичээлээ их сонирхолтой байдлаар заадаг. Хичээлийн дундуур заавал нэг одоо сонирхолтой яриа ярьж өгдөг. Одоо шав нэртэй. Бүхийн талаар одоо бусад өөрийнхөө үзэд туулсан амьдрал тэр талаараа маш сонирхолтой яриаг ярьж өгöd хүүхдүүдийн сонирхлыг татаад араас нь үргэлжлүүлэх хичээлээ заадаг ийм хүн байсан гэж. За одоо Мягмар зааныг 5 дугаар ангид орсон жил дуудаад за чи хэний хүүхэд вэ гэхэд одоо Мягмаргаа би Ховд аймгийн Буянт сумын Дасрангийн 3 дахь хүүхэд Мягмар зааны төрсөн ах Бата Насан гэж 2 аймгийн арсланцалтай хүн байдаг. За тэгэхэд одоо чи чинь тэгвэл манай Бата Насан 2-ын дүүн юм байна. Би 10 сараас эхлэн 1-р сургууль дээр бүхийн секс дугуйлан хичээллүүлж эхэлнэ. Чи бөхөр хичээллэх сонирхолтой бол над дээр ирж хичээллэрээ гиснэр одоо бас нэгэн 1970-ад оны ихэнх үеэс 1990 он хүртэл Монгол төрийн баяр наадамд 11 удаа шөвгөрсөн домогт бүхийн бүхэлх гарааг одоо тавьж зааж өгсөн байгаа. Багш бололцсон. За одоо яг эд барилдаж одоо тухайн үеийн Мягмар зааны үед барилдаж байсан бүхчүүд бол Мягмар зааныг бас л их уран сайхан барилдаантай, үнэхэрийн хийцтэй, олон угсраа мэгтэй гэж ярьдаг байсан. За гэтэл Мягмар заан өөрөө бол одоогийн бүхчүүдийн ярьж байгаа шиг би бол тийм уран мэгтэй хүн бол биш ээ. Миний багш Манчинхуугой бол үнэхэрийн уран угсраа олон мөхийг хийж чаддаг, хариулж чаддаг, олон мөхний одоо хариултыг гаргаж ирсэн ийм бөхөө гэж дурдтгалтай хэлсэн байдаг. За Мягмар зааныг одоо 8 дугаар ангид байх үед бол одоо Монгол төрийн удирдагч Цэдэн Болгой Ховд аймагт айлчилж очоод өөрийнхөө сурч боловсрч байсан сургуулаараа явж байгаад одоо мэдээж Манчинхуугойтай хоёулаа хамт сурж байсан гэдээ хоёулаа түрүү нэрсэн дээ. Тэгээ Манчинхуугоос за та бол сайн бөхөө. Яагаад танаа аймгаас тань шиг ийм сайн бүх одоо төрж гарахгүй байна гэж асуусан баг. Та одоо ийм шав бэлдэхгүй юм уу? Тэгэхэд 8 дугаар ангийн хүү Мягмар руу заагаад сайн бүх болно гэж хэлэхэд хүүхэд бишээ. Том бүх одоо том золтой насанд хүрсэн хүн танаа аймгаас байхгүй юм уу? Сайхан эдгэр сайхан залууг л хэлэх юм байна. Тийм залууг л хэлэх байх гэсэн чинь 8 дугаар ангийн хүүхдийг энэ сайн бүх болно гэж. За энэнийхэн дараагаар бол одоо Мягмар заан 8 дугаар анги төгссөн жил аймгийнхаа баяр наадамд ахтайгаа ойлоо зүр төрөндөлдөж байсан гэж. За тэгэл ер нь энэ хүн бол том бүх болох нэ гэдгийг ингэж харж мэдчих чадж байсан. Миний багш бол зөвхөн барилдахаас гадна бүхийг маш сайн таньдаг, мөн хурдан морийг маш сайн таньдаг. Одоо энэ морь бол их хурдан морио гэхэд бол тэр морь хэрийн тухайн өдрийн аймгийн баяр наадамд ингээд төрүүлдэг ийм л гоц мэдрэмжтэй ийм хүн байсан гэж. За 1992 оны одоо бөхөөрөн төрдөггүй номонд худалдааны сургуулийг төгссөн Манчинхүү 1932 онд Дорноговь аймагт томилогдсон ажиллаж байсан бөгөөд одоо
давжаа битэй ванчинхуу арслан бол их жижигхэн хүн байсан гэж. Одоо тэгээд бүхийнхөө одоо барилдаанд улсын уран барилдаанд жижиг ванчинхуу гэж хүмүүс. 1.68 орчим сантиметр өндөртөө. Хэдийгээр жижиг боловч их яргаа сайхан булчинлаг биетэй юм хүн. За тэгээд давжаа жижиг биетэй шар залуу улсын золтой бүх гэдгээ хилэлгүйгээр одоо Дорноговь аймагт ажиллаж байсан. За тухайн үеийн Дорноговь аймгийн худалдаа бэлтгэлийн газрын цэгмэд гэх хүн 150 кг одоо түлээний заг модыг аваад үүрээд явах гэхэд чи наатахаа үүрч таахгүй гэхэд жаахан залуу харагдаад харна. Би энийг үүрээд гэртээ хүргэнэ гэхэд нь одоо хоёулаа бооцоо мөрий тавьсан. За хэрвээ чамааг наатахаа үүрээд одоо саахалт гэрээний газар гэдэг чинь одоогийнхоор бол нэг 800-аас км орчим газар яваад очих юм бол наад модны чинь үн хөлсийг би чамаас авахгүй. За энийг сонссон Дорноговь нутгийн бас тэр үеийн бүх сонирхдаг ер нь л хүмүүс их олноороо цуглаад 150 орчим килограмм жинтэй одоо заг модыг үүрээд нөгөө жижиг шар залуучин ер тоосон шинжгүй яваад хүрх газараа хүрсэн байгаа. За тэгээд хүрснийхээ дараа бол одоо ямар нэг юм бодлогоогоор сарын цалин буухсан. Одоо тэнд бол Дорноговь аймагт худалдаа бэлтгэлийн газрын туслах нэгтлэн бодогч гэж ажиллаж байсан. Сарын цалин буухад ванчинхуу арслангийн цалин бүтнээр ороод ирэхээр нь очоод нөгөө цэгмэд гой дээрээ 150 кг загны модныхоо мөнгийг суудах аваагүй байна. Та энэ мөнгө авахгүй мүү гэхэд нь цэгмэд гой одоо ингэж хэлсэн баг. За муу ах нь бол одоо толгойтой ус маань буурал улсан чадал тэнхээ мууч гэлээ. Одоо эрийг бүү бас далайг бүү янд гэдэг үгийг одоо өөрт нь хэлээд би чамааг бассан учраас энэ мөнгийг би өөрөө төлсөө. Тэгэхээр чи бит хоёрын одоо ингээ мөрий дууслаад би чамд одоо чамааг бассан учраас энэ модны ч үнийг төлж өглөө шүү гэдэг зүйлийг ярьсан байна. Тэгэхээр хэдийгээр жижиг биетэй боловч үнэхээр бас барь чадал тэнхээхтэй юм хүн байсан гэж. За ванчинхуу арслангийн гэргий одоо шарав гэж хүнтэй ханилан суугаад хоёулаа дундаасаа нэг охинтой болсон. За тэгээд өөрийнх нь үргэлжлэл болох одоо зээнэр нь одоо Улаанбаатар Ховд аймаг мөн Хилийн чандад амжилттай сайхан амьдрал ахуйгаа босгоо явж байгаа гэдгийг ийм хүмүүс байдаг. За Шархуугагийн дурдтгал бол одоо өвгөн түрүү нь хоёлаа дурсан те манай өвгөн бол 1939 оны наадмын 1-ийн даваанд унтчаад ирснийхээ дараагаар 40 онд би төрүүлнэ гэж хэлээ төрүүлсэн үнэхэрийн бас хэлсэндээ хүрч чаддаг сайн хань, сайн эцэг, сайн бүх, сайн одоо нам төрийн зүтгэлтэн байсан гэж ханаараа их бахархан ирсэн байдаг. Одоо энэ Шархуу гэдэг эхнэр ванчинхуу арслангийн маань эхнэр бол Ховд аймгийн Буянд сумын харьяат ийм хүн. За ванчинхуу арслангийн охиныг бол одоо тухайн үед бол одоо хүмүүс хүүхдтэйг орс нэр өгдөг байсан. Тооняг гэж нэрлж байгаад сүүлд нь гүндэ гэдэг нэрийг өгсөн. За гүндгээ гоон охтууд хүүхдүүд одоо ванчинхуу арслангийн зээнэр бол одоо болтол улс их орондоо хөдөлмөрлж ажиллаж байгаа юм түүхтэй. За алдарт арслангийн аав талаас нь бол одоо Шилогийн Нинзэн гэж аймгийн арслан золтой бүх Ховд аймагт төрүүлж арслан болсон бүх. За мөн Лагны Найдан гэж аймгийн хурц арслан золтой бүх. За мөн аймгийн арслан Амжилын Бүрөвдөрж гэж бүх. За мөн эдгээр ийм арслан золтой бөхчүүд бол одоо аав талынх нь удмаас буюу ванчинхуугийн аав Шаруугаан талаас төрөн гарсан байдаг. За ээжийнхэн талаас бол аймгийн зан Дэлгэрийн Чин сүрэн, аймгийн арслан Чин сүрэнгийн Магван, аймгийн ачин Пүрвийн Дамдин сүрэн, аймгийн зан Дамдин сүрэнгийн Даваа сүрэн, за мөн аймгийн арслан Загжавын соём гэж яг одоо цаг үед бас 2010 онд Ховд аймагт үзүүлж аймгийн арслан болсон Загжавын соём гэж үг. За мөн ардын өвсгөлийн 101 жилийн он баяр наадмын төрөвх Монгол улсын авраг оргихын хангаа гэдэг бүх бол одоо Шарвын ванчинхуу арслангийн ээж талбын удмаас төрөн гарсан юм бөхөө гэж. Тэгэхээр бол бүх гэдэг үг заавал ийм хоёр талын удам татаж дагаж явдаг хизээж тасрахгүй үргэлжлэх Монголын үнэт өв Монгол түмний бахархал бол Монгол бүх юм аа гэж. За энэ бүгд бол одоо Монгол бүх юм бас нэгэн гайхамшиг юм аа гэж. Тийм ээ тийм. Тэгээд энэ бөхчүүдийн тухай өгүүлээ сууж байхдаа
гэргийн тухай дурддагтахад дандаа нэг тийм сайхан өстой орсон гарсан тоолтой цайтай унттай нэг юм Монгол сайхан эмэгтэй шинж чанар бүрдсэн сайхан эмэгтэйчүүд байхын энэ бүхий ихнэр байна гэдэг бас их учиртай юм шиг санагдчих шүү ер нь. За ер нь бол тийм Монгол одоо төрөүний нэвтрүүлэгт орсон хүний ихнэр бас л их сайхан тусгацсан. Одоо энэ манай Манчинхүү Арслангийн маань гэргий шархуугаа бол бас л нутаг орондоо орсон гарсныг ундалдаг, цайлдаг. Одоо бүр насхийг үйцэн нэлээ өндөр настай болсон багтаа л Ховд аймгийнхаа буйнд суманд цагаан голд ажиллаж амьдрал тэндээ мал ахуйгаа хуулахын хажуугаар орсон гарсныг ундал цайлсан үнэхээр өндөр наснаас ийм сайхан хүн байсан гэж нутаг орныхан бол дурсан ярьсан байдаг. За ингээд Шармын Манчинхүү гуагаас 1940 онд дөрүүлснээс хойш 82 жилийн дараа буюу ардын өвсгөлийн 101 жил 2022 оны Монгол төрийн баяр наадамд яг энэ хүний удмаас Ховд аймгийн бахархалт Монгол төмний бас хайртай хуулах хангаа төрүүлж Монгол улсын авраг хэмээх хэрхэн мөндөд цолонд хүрсэн байдаг. За эдгээр бөхчүүд бол одоо олон ястны үлгийн нутаг болсон Ховд аймгийн бахархалт хөвгүүд нь мөн тэр түүгээр зогсохгүй бүхэд хайртай Монголын ард түмний хайрлаж хүндэлж явдаг ийм бөхчүүд байгаа юм аа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр сонсогчид, үзэгчид маань шинжлэх ухааны танин мэдхүн Од Мөндөр сувгийн одоо Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүлээн авч сонслоо. Тэгээд энэ удаагийн дугаараар Од Мөндөр сувгийн бүх тайлбарлагч Баяр Магна маань бас уран мэгт хэмээх улсын арслан Манчинхүү арслангийн тухай одоо сайхан хуучиллаа. Тэгэхээр та бүхэн маань нэвтрүүлгийг НТV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо компани хамтдаа хөгжин өрөөтэйгээр биднийг дэмжиж ажиллалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр дараагийн сайхан Монгол бүхийн гайхамшиг болсон одоо сайхан өөр бүхийн тухай хуучилтлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа. За их баярлалаа. Ингээд бас Монгол бүхийн хөгжлийг олон түмэнд хүргэхэд үнэтэй үнэмээр оруулан хамтран ажиллаж байгаа оюутлогоо компани хамт олонд бас баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээ бидний үзэж сонсож байгаа нийт үзэгч сонсогчдоо баярлсан талархсаа илэрхийлье. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтлаа. Түр баяртай. За баярлалаа.